On behalf of the Nusantara Dharma Book Festival, I would like to welcome His Holiness the 14th Dalai Lama. Your Holiness, Tashi Delek, thank you so much for joining us. Нусантара Дарма номын фестивалын нэрийн өмнөөс Дэрхийн гинgetэн Далай Ламыг тавтай морилгыг урьж So байна. allow me to introduce myself. Дэрхийн гинgetэн бидэнтэй уулзж байгаа тань талархаж байна. Та бүгд сайн байцгаана уу? I'm a writer. Өнөөдрийн үйл ажиллагааны модератор би байна. Тиймээс өөрийгөө танилцуулан миний нэрийг Devi Listari гэдгээ намайг Ди гэж дуудаж болно. За би зохиолч, дуучин, ая зохиогч. Миний уран бүтээлийн ихэнх нь буддийн шашны сургаал ном үнэт зүйлээс санаагаа авсан. Тиймээс та бүхэнтэй энхүү уулзж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм аа. Яг одоо бидэнтэй хамт 1000 гаруй оюутан сурагчид Индонезийн онцөг булан бүрийн сургуулиудаас холбогдож байна. Мөн цаашлаад олон хүмүүс шууд дамжуултыг үзэж байгаа. За өнөөдрийн үйл ажиллагаа нь Индонезийн олон нийт ялангуяа хүүхэд залуучуудын ном унших сонирхлыг дээшлүүлэх зорилгоор Ламрам Нээжиагийн жил бүр зохион байгуулдаг Нусантара Дарма номын фестивалийн нэг хэсэг болон зохион байгуулагдаж байгаа. Энэ жил Нусантара Дарма номын фестивал 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Гол сэдв нь цар тахлын үеийг сэтгэл санааны доктортой байдал. Өнөөдрийн үйл ажиллагааны нэр бол их бурхан багш дээдийн номын эрэлт явсан гэсэн сэдвтэй. Энэ хөтөлбөр 2006 оноос хойш аялан тоглолт болон Жатакамала цуврал номыг хүүхдүүдэд тараах замаар инэрэл хайрын сэтгэлийн үн цэнийг Индонезийн хүүхдүүдэд таниулсаар ирсэн юм аа. Цар тахлаас болж бидний хичээл зүтгэл талаар өнгөрөх ёсгүй гэж үзээд их буддаа дээдийн номын эрэлт явсан хөтөлбөрийг Нусантара Дарма номын фестивал хүрээнд Ламрам Нээжиа, Кадам Чойлонг Индонез гэдэг хоёр байгууллага хамтран зохион байгуулж байна. Кадам Чойлонг Индонезэнд бидний хайрт багш гуру Тагпуурын Бүжигийн санаачлан байгуулсан Махаяна буддизмын сургаал номыг судалдаг сүсгтнүүдийн бүлгэм юм аа. Өнөөдрийн номын ярилцлага бид Жатакамала буюу их Боробудор хийдэд дүрслэгдсэн Будда Гатамагийн олон амьдралын тухай сэдвээр ярилцах юм. Тиймээс Дэрхийн гинgetэн таны энэ сэдвээр бидний мэдлэгийг тэлж өгөхийг хүсэж байна. Номын айлтхыг өмнө багштай мандал өргөдөг сайхан зан үйл байдаг. Тиймээс би Индонезийн жүжигчин Морган Эг мандалын богино уншлагыг хөтлөхийг урьж байна. Тэрээр Индонезийн залуу үеийн инэрэнгүй сэтгэлийг дадуулан цааш нь түгэн дэлгэрүүлэхийг уриалгах ажилд идэв чармаалт гарган ажилдаг хүн юм аа. Idam Guru Ratna Mandala Kam Niryataya. Thank you. За баярлалаа. Өглөөний мэндэ. Today өнөөдөр some discussion, some Indonesian. Хэлцүүлэг Индонезийн сургуулийн сурагч хүүхдүүдтэй залуучуудтай ялангуяа Бурхны шашинд илүү одоо сонирхолтой байгаа хүмүүстэй өнөөдрийн ярилцлагыг зохион байгуулж байна. I'm a Buddhist practitioner. За миний хувьд би бол одоо Бурхны шашны ном сургаалыг мөрдлөг болгодог, анхааран авлага болгодог хүн. За миний нэг үүрэг хариуцлага маань юу вэ гэхлээр шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх ийм үүрэг хариуцлага хүлээсэн. За бүх одоо шашны уламжлалууд Бурхны шашин, Хинду, Христийн шашин, Муслимийн шашин Жүүдийн одоо шашин гэх мэт эдгээр одоо адил бус шашны уламжлалууд бүгд инэрэл хайрыг адилхан номлодог юм аа. In order to
also strengthening belief or faith инрэл хайр, about энэ altruism, итгэл үнэмшил, the use инэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлгээд улам одоо энийг улам одоо хүчтэй болгохын тулд эдгээр шашнууд өөр үзэл онолуудыг аль тайлбарлан номлосон байдаг. Зарим шашин нь бол бүтээгч эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөг. Зарим шашин нь бол бүтээгч эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй ийм одоо өөр үзэл онолтой юм аа. person, За гэвч одоо бидний хамгийн гол анхаарах ёстой зүйл нь юу вэ гэхээр инэрэнгүй сайхан сэтгэлтэй хувь хүнийг бий болгох тал дээр анхаарах ёстой. you see, carry Томоохон шашин, гол шашин бүгд одоо эцтэй бол одоо инэрэнгүй сайхан сэтгэлийг номлодгоор адилхан юм. Muslim За энэ инэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэхдээ өөр одоо үзэл онолыг номлодог юм аа. За муслимын шашинтангууд Allah, Аллах тэнгэрт итгэдэг. infinite love. За Аллах гэж юу юм бэ? Аллахын одоо мөн чанар нь бол одоо хэмжээшгүй хязгааргүй их энэрэнгүй сэтгэлийг одоо агуулж байгаа. За мөн одоо Христийн одоо шашинд Иесус тэнгэрийг одоо шүтдэг. Иесус тэнгэр ч гэсэн ялгаагүй агуу их энэрэнгүй сэтгэлтэй гэж Jesus үзэж Christ, байна. you see, consider creator. За Аллах тэнгэр, Иесус тэнгэр эдгээр одоо тэнгэрүүд бүгд одоо бүтээгч эзэн тэнгэр гэж үзэж байгаа. Бүгдийг одоо бүхнийг бүтээсэн гэж одоо номлож байна. Whole universe. Then that За ингээд энэ дэлхий манай одоо дэлхийг гариг ертөнцийг бүтээхдээ инэрэнгүй сэтгэлээр одоо энэхүү гариг ертөнцийг бүтээсэн гэж тайлбарлаж байна. no concept of creator. Харин Джейн болон одоо буддийн шашинд бол бүтээгч эзэн тэнгэрийг одоо хүлээн зөвшөөрдөггүй. Одоо бүтээгч эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй эдгээр шашнууд бол одоо өөртөө Genuine, итгэлтэй байхыг одоо номлодог юм аа. passionate human being. За гол зорилго нь бол одоо энэрэнгүй сайхан сэтгэлтэй хувь хүнийг бий болгохын төлөө голлож зорддог. Religious harmony. Тийм учраас одоо энэ бүгдээс үзэх юм бол миний нэг одоо үндсэн үүрэг маань шашин хоорондын ив нэгдлийг одоо бүрдүүлэх, шашин хоорондын ив зохицлыг хөгжүүлэх ийм одоо үүрэг байгаа. За нөгөө талаасаа би энтгэгт This tradition одоо амьдарч байна. Энтгэгт одоо дэлхийн томоохон шашин бүхэн бүгдээрээ энтгэгт оршиж байна. there. Олон мянган жилийн хугацаанд энтгэгт шашин хоорондын ив зохицол оршсоор ирсэн. Most populated, one of the most populated nation. Энтгэг орн бол одоо дэлхий дээрх одоо маш олон хүн амтай орн. За маш олон хүн амтай боловч эдгээр одоо олон хүмүүс хоорондоо шашны тал дээр ив зохицолтойгоор зэрэгцэн амьдарч болж байна. Тийм учраас шашны ив зохицол, шашин хоорондын ив найрамдал бол боломжтой зүйл юм гэж одоо үздэг. Some Muslim brothers, sisters, За би одоо муслимын одоо ахын дүүс нартайгаа most одоо уулзаж ярилцах ийм боломжтой болсон. Ялангуяа одоо Индонезийн одоо ард түмэнтэй Индонезийн одоо муслимын шашинт нартай бас одоо уулзаж ирсэн. accept religion or not, up to individual. За шашин шүтэх гэдэг бол хувь хүний асуудал юм аа. Basically, we all human being from birth. You see, we За хүн төрлөختөн бид with mother's эхээс мэдлсэн тэр мөчөөс compassion. одоо эхийн инэрл хайр дээр Without одоо эхийн инэрл хайраас шалтгаалж амьд үлддэг. not only Эхийн инэрл хайр байхгүй бол бид нар одоо амьд үлдэх боломж байхгүй. Дан ганцхан хүн төрлөختөн биш. Адгуус амьтад бусад амьтад ч гэсэнд ялгаагүй инэрл хайрын хүчээр одоо амьд үлддэг. Тийм учраас энэ хүн төрлөختөн болон амьтад одоо тэсэн үлдэхэд бол хамгийн гол зүйл нь инэрл хайр юм аа. recent, in the past human history, a lot of problems. Хүн дэлхий дээр хүн төрлөختний дунд маш олон асуудал явагдаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд явагдаж ирсэн хүн төрлөختний олон асуудлууд бол одоо
инэрл хайрын дутагдсны улмаас олон асуудлууд бий болсон. more compassionate. But then, eventually, when we getting За as a normal person, хүн төрлөختний одоо үндсэн чанар нь бол эерэг бөгөөд инэрэнгүй одоо чанартай. rather than competition, Энэхүү одоо инэрэнгүй сайхан одоо сэтгэлийг бид хөгжүүлэхийн тулд олон янзын шашин шүтдэг. За a lot of war. ингээд урд өмнө бол бид инэрэнгүй сайхан сэтгэлийн дутагдалд орсны улмаас маш их хүчирхийл явагдсан, дайн тулаан явагдсан. Human being seems to say becoming more mature. За тийм учраас бид бүхэн хүн төрлөختөн бид About violence, нэг нэгэнтэй харилцан одоо хамааралтай байх ёстой. Тийм учраас эдийн дайн тулаан ямарваа нэгэн хүчирхийллээс бид татгалзах ёстой. to promote human loving Тийм kindness. учраас бидний And with that, бидний хувьд бол одоо инэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх тал дээр улам илүү их одоо human being. анхаарах хэрэгтэй. За энийг одоо хөгжүүлэхэд бол нэгдмэл хүн төрлөختөн гэдэг ойлголтыг бид түгэх ёстой. Энэ ойлголтыг олж авч чадах юм бол бид энэ дэлхий дээрээ, энэ гариг дэлхий дээрээ зэрэгцэн амьдрах боломжтой болно. 7 billion human beings. За дэлхийн одоо инх тайван гэж ярьж байгаа. Дэлхий дээр одоо 7 тэрбум хүн амьдарч байна. 7 тэрбум хүмүүс бүгдээрээ нэг ахан дүүс гэж харж чадах юм бол одоо дэлхийн инх тайван зогслох боломжтой. За шашин шүтлэгтэй хүмүүс байна. За шашин эдгээр хүмүүс дотроос одоо ялангуяа муслимын шашинтангууд Make what is it, peaceful world. On the basis за муслимын шашинтангууд бол одоо дэлхийн инх тайванд одоо нөлөө үзүүлэх хэрэгтэй. Үүнд одоо шашин хоорондын эв найрамдал бол маш чухал юм аа. Тийм учраас миний хувьд Muslim country. муслимын одоо шашин шүтлэгтэй улс орны хүмүүстэй уулзж байгаадаа би баяртай байдаг. Populated Muslim country. Ялангуяа одоо Индонезийн одоо улс бол муслимын шашин шүтлэгтэй олон хүмүүс муслимын шашин шүтдэг ийм орн юм аа. You have some interest about Buddha's story. Та бүхэн бурхан багшийн одоо намтар цадгийн талаар илүү одоо сонирхож байна. Buddha's story about 34 Jirsushi. За бурхан багшийн намтар цадгийг бол дотор нь одоо 34 бүлэгт хувааж байгаа. Firstly, За энэхүү одоо бурхан багшийн намтар цадгийг бол эндхийн их одоо эрдэмтэн the Dharma. одоо And he нэгэн эрдэмтэн зохиосон, бичсэн. За энэ хүн бол эхлээд бурханы шашинтан байгаагүй. to discuss with Buddhist scholar За тэрээр Nalanda. So хожим одоо тэр хүн Наландад хурж ирж хүрэлцэн ирж одоо Буддийн гүн хааны эрдэмтдтэй ном хаялцахыг одоо хүссэн байна. За тухайн үед бол одоо Наландагийн одоо эрдэмтэд book, well known, great scholar. So then за энэ тэр хүн бол одоо тухайн үед нэлээдгүй алдартай ийм хүн байсан. existing scholars, they really say no complete faith, confidence. So За тухайн үед бол тухайн үед байсан Наландагийн эрдэмтэд тэр хүнтэй одоо шууд ном хаялцахаас одоо жоохон one of his main одоо болгоомжилж айж байсан. За тухайн үед өмнөд энтэгт байсан хотогт Нагарж Унагийн өөрийн шавийг одоо discussions. түүнтэй номын мэтгэлцэн одоо өрнүүлэхээр илгээсэн байдаг. Author of this book, great scholar. За ингээд ямар тач одоо энэ бурхан багшийн одоо 34 намтар цадгийг бичсэн энэхүү одоо эрдэмтэн бол одоо маш алдартай ийм эрдэмтэн хүн алдартай мастер байсан. Наландагийн их мастер байсан. I feel story is story. Энэ одоо түүх бол намтар цадыг бол үнэхээр маш сонирхолтой. Гэвч би миний хувьд бол одоо намтар цадыг
болж өнгөрсөн түүх явдал бол одоо болж яваад өнгөрсөн зүйл юм аа. exaggeration. So За тэгээд зарим тохиолдолд одоо баг зэрэг одоо хэтрүүлэх зүйлүүд бол орсон байх гэж одоо бас боддөг юм аа. Гэхдээ 1,000 years, the main sort of concept is ahimsa and karuna. Ahimsa. ингээд түүхийн талаас нь аваад үзэх юм бол одоо бүх зүйл явагдаж өнгөрсөн. Гэхдээ одоо энтхийн хувьд гэх юм бол одоо өнгөрсөн 5,000 жилийн хугацаанд каруна буюу энэрэнгүй сэтгэл, ахимса буюу хүч үл хэрэглэх энэ одоо агуу хоёр уламжлалыг бол хадгалж ирсэн юм. And За тийм учраас хүчирхийллээс татгалзах үүн дээр хүчирхийлэлгүй байх үүн дээр нэмээд энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх энэ хоёр уламжлал дээр бид одоо илүү их анхаарах хэрэгтэй. whether we accept religion or not, we should be За бид шашин шүтлэгтэй шашин шүтэх эсгээс одоо үл шалтгаалж бид бүхэнд энэрэнгүй сайхан сэтгэл бид бүгдэд хэрэгтэй. really Сайхан халуун дулаан сайхан сэтгэлтэй peace, happiness, yourself and surrounding. хэрвээ одоо халуун дулаан сайхан сэтгэлтэй байж чадах юм бол тухайн хүн амгалан тавин байж чадна. Тухайн хүн амгалан тавин байгаа зогсохгүй өөрийн эргэн тойронд байгаа хүмүүс ч гэсэндээ амгалан тавин байх болно. За ингээд ингэснээрээ бол одоо амар тавин нөхцөл байдал бүрдэж ирнэ. From birth, За бид бүхэн бүгдээрээ хүн төрлөختөн. За хүн төрлөختний хувьд бол түрүүнд хэлсэнчлэн бид одоо ихээс мэндэлсэн тэр цаг мөчөөс эхлээд бидэнд одоо инэрл хайр хэрэгтэй. Бид инэрл хайрыг одоо хүртэж ирсэн. Тийм учраас бид бүхэн бүгдээрээ одоо инэрэнгүй сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. За now some questions. тийм учраас энэ одоо миний та бүхэнд хэлэх зүйл гол зүйл маань бол инэрэнгүй сайхан сэтгэл юм аа. This is such an amazing. За ингээд асуулт хариултын хэсэг эхэлж байна. Already prepared the questions. За ингээд сонгогдсон одоо оюу сурагч хүүхдүүд танаас одоо асуулт асууна. Anda Bogor Junior High School. За эхний асуулт нь бол одоо 14 настай хүүхэд асууж байна. Jakarta tells that many tales of bodhisattvas sacrificing their body. Why must they do that? За эхний асуулт нь болохоор одоо ловон бав буюу одоо энэхүү бурхан багшийн 34 намтар цадгийг бичсэн одоо энэ одоо эрдэмтний номонд бол бодисаттва хүмүүс бусдын тусын тулд өөрийн одоо ам биеийг золиослж байгаа ийм түүх их байна. За тэгээд ингэж одоо өөрийн бусдын төлөө ам биеэ зориулах ам насаа зориулах одоо шаардлага байдаг юм уу? За хэрвээ энэ одоо ийм шаардлагатай бол одоо бид нар яах ёстой юм бэ гэсэн утгатай. Correct. Энэ яагаад одоо ийм энийг одоо ингэж хийсэн юм бэ гэж одоо асууж байна. So really, also the matter. Oh, 뭐 이기로서 전주 선배 심지어는 정이 줄여서 다 루기 못 송이. Now, according to the circumstances, За in the case you нөхцөл байдлыг одоо сайн харгалзаж үзэх хэрэгтэй. sacrifice your own life За for sake to benefit many people, many animals. олон хүний төлд олон хүний тусын тулд олон амьтны тусын тулд одоо тэдгээр бүгдийг одоо амьд гарахын тулд тэдгээр бүгдэд туслахын тулд одоо өөрийн зүгээс хүчин сэтгэлээ одоо гаргах хэрэгтэй. Хэрвээ одоо олон мянган хүнд тустай байх юм бол энэ одоо үйл хэрэг үр дүнтэй болно. Sort of combine a compassionate mind. Гэхдээ тухайн үйл хэргийг хийхдээ хамгийн гол зүйл нь бол энэрэнгүй сэтгэлтэй байхтай. Энэрэнгүй сэтгэлтэй байхын зэрэгцээ
энэ нь бол одоо заавалчгүй бусдын төлөө гэсэн одоо сэдэлтэй байх ёстой. За үүн дээр нэмээд бол одоо саруул оюун хаан, саруул бэлэг оюун хэрэгтэй. Энэ бүгдийг одоо тооцоолж, энэ бүгдийг ашиглаж ийж тухайн одоо зүйлийг хийх үгүй гэдэг дээрээ бол одоо шийдвэр гаргах хэрэгтэй. За тэгээд гол зүйл нь бол үнэхээр одоо бусдад тусдаа байх хэрэгтэй. Мухар сүсэг юм уу эсвэл одоо ямар нэгэн одоо өөрийн шунал өөрийгөө бодож өөртөө ямар нэгэн ашиг одоо бодож ингэ явах юм бол энэ хийсэн үйлдэлүүд манд үр дүнгүй болно. Тийм учраас сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Үнэхээр одоо хүчтэй одоо энэрэнгүй сэтгэлтэй байх юм бол тухайн үеийн одоо нөхцөл байдал ямар байна вэ? Түүнд нь таарсан алхам одоо хийж чаднаа. Okay. Question Next will be question. asked. Yes, the second one will be asked by Langi Jinga. He is 17 years old from SMA Negeri 1 Ubud. And his question will be Tibetan. За дараагийн асуулт нь 17 настай хүүхэд төвд хэлээр асуух гэж байна. Nyin riwani neam ki dupadir jinadang ngantra rewalakpe rakniki chedro homosor ngatsay penro jitarje tubam. За одоо энэ цар тахал их одоо тарсан энэ цар тахлын энэ хэцүү үед айдас ямар айдас одоо автаж сэтгэл санаа хямарж байгаа хүмүүст бид найз нөхдүүдтэй хэрхэн туслах вэ гэсэн ийм асуулт байна. Oh, The virus, one what to say? the disease, Nayam. the pandemic. Oh, so it really За America, энэ одоо Америк, India, and also some Энд other хэд- country, Russia, мөн одоо Европын зарим улс орнууд, Оросд the global warming really цар тахал явагдаж байгаа үүнтэй зэрэгцээд дэлхийн дулаарлын одоо асуудлууд гарч эхэлсэн. Цаг агаарын цаг үеийн өөрчлөлт бол одоо маш их явагдаж байна. Олон газар нутагт одоо төмөр гарч байна. we really now we human being of this world really now Тийм учраас хүн төрлөختөн бид some critical period. энэ хүн төрлөختөн бидэнд одоо энэ дэлхий дээр маш том одоо маш ноцтой асуудлууд бидэнд одоо тулгарч эхэлж байна. Way to reduce this problem. Тийм учраас хүн төрлөختөн бид одоо өөрсдөд тулгарч байгаа эдгээр олон ноцтой асуудлуудыг даван туулах арга замыг одоо хайх хэрэгтэй байна. Problem. Тийм учраас бид энэ одоо хүнд одоо нөхцөл байдлуудыг арилгахын төлөө хүчин чармаалт гаргах хэрэгтэй. Many nurses, За цар тахлын хувьд гэх юм бол одоо олон эмч, сувилагч, олон эрдэмтэд энэ асуудлыг so nowadays арилгахын төлөө I feel даван туулахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байна. eventually certainly disappear these illness. So Энэ өвчин одоо зовлон өвчин зовлон бол алстай have to байхгүй болно. effort with За бид одоо гэвч одоо бид энэ бүгдийг одоо арилгахын төлөө хичээл зүтгэл гаргаж итгэл найдвартай байх хэрэгтэй. Энэхүү одоо хүнд нөхцөл байдлыг даван туулна гэж сайн бодох хэрэгтэй. Итгэл найдвараа алдах юм бол одоо хамгийн том асуудал бий болно. overcome. Хэрвээ одоо бид хичээл зүтгэл гаргаж чадах юм бол асуудлыг даван туулах арга замыг олж харж чадна. За миний хувьд гэх юм бол миний одоо туулж өнгөрүүлсэн амьдралд маш олон асуудлууд тулгарсан. Гэвч би хизээч бууж өгөөгүй үргэлж одоо би одоо түүнийг даван туулахын төлөө хичээл зүтгэл гаргаж ирсэн, хүчин чармаалт гаргаж ирсэн. Like that. Тийм учраас та бүхэн бүгдээрээ итгэл найдвараа алдаж болохгүй. Thank you, Your Holiness. Сэтгэлээ амгалан тайван байх Now, хэрэгтэй. our third question is coming from Indivara Chesa Wimala Putri.
She is 16 years old from Ananda Bogor Senior High School. Good morning, Your Holiness. My question is, the Borobudur Temple is the biggest temple in the world and therefore a great blessing for us since it is located in Indonesia. My question is, За how can Indonesia асуулт use нь youth preserve дэлхий дээрх and одоо protect сүмүүд дотроос их том одоо хамгийн том нь бол одоо энэ Индонезид байдаг Бороbudur сум байгаа. За тэгээ энэ нь бол одоо манай Индонез улсад байгаад бол бид их баяртай байдаг. За цаашдаа одоо бас энэ залуучууд энэхүү өөрсдийн одоо түүхэн соёл уламжлалаа үүнийг одоо түүхэн газрыг хадгалж авч үлдэх юм төлөө бид яах ёстой вэ гэсэн ийм асуулт байна. За дээрх ингийн өөр Боробудурд очиж байсан гэдгээс айлтлаа. За Боробудур сумыг одоо хадгалах нь бол мэдээж ирэх чухал юм аа. Гэвч үүнтэйгээ зэрэгцүүлэн бидний сэтгэл дотор байгаа инэрэнгүй сайхан сэтгэлийн одоо тэр сумыг хадгалах хэрэгтэй. Каруна буюу инэрэнгүй сайхан сэтгэлийг бол бид анхаарч хөгжүүлэх хэрэгтэй. За энэ сайхан сэтгэлийг хөгжүүлэхэд бол одоо бид өөрсдийн саруул оюун ухаанаа ашиглах хэрэгтэй. За бид аз жаргалтай дэлхийг одоо бий болгохын тулд одоо ямар арга замаар явах ёстой вэ гэвэл дан ганцхан одоо залбирлаар үүнд хүрэх боломж байхгүй дэлхийн одоо инх тайван аз жаргалтай амар тайван дэлхийг бий болгохын тулд бид өөрсдийн саруул оюун ухаанаа бэлэг оюунаа ашиглах хэрэгтэй. За Боробудур сум бол үнэхээр одоо гайхамшигтай ийм сум. За би энэ сумд нэг удаа очиж байсан. Ирээдүйд одоо яг яахыг би хэлж мэдэхгүй байна. If there is opportunity, then certainly. Хэрвээ одоо бид Индонезид очиж Боробудур сумд очиж мөргүүлгүүлдэх мөргөх юм боломж гарах юм бол би мэдээж яриг очино. Гэвч одоо бидний гол чухал зүйл маань бол одоо дотоод сэтгэлд байгаа инэрэнгүй сэтгэлийн сүмээ хөгжүүлж хадгалж хамгаалах хэрэгтэй шүү. За хоосон сум бол төдийлөн одоо үрдэн багтай байдаг. Хамгийн гол зүйл нь бол бидний сэтгэлд байгаа амьд сүмийг одоо анхаарах хэрэгтэй. Энэ бол одоо бидний дотоод сэтгэлд байгаа инэрэнгүй сэтгэл юм аа. And so the fourth student. Маш их баярлалаа. Hello my son. This is Kinan Avalokita Kirana. 17 years old from Cikal Serpong Senior High School. За дөрөв дэх асуулт нь одоо модераторын өөрийнх нь хүүхэд нь асуултаа асууж байгаа юм байна. I struggle to find balance between being myself and being accepted by others. I sometimes feel anxious about myself and it got me feeling down. But then people will label it as negativity and find it difficult to be around me. How do you deal with negativity? Өөрийгөө болон одоо бусдын балансыг хэрхэн яаж барих вэ? Зарим тохиолдолд одоо бусдын зүгээс ирж байгаа хандлага нь одоо надад их хэцүү байдаг. Тийм учраас энээс одоо гарах ямар арга байна вэ гэсэн одоо асуулт байна. За хамгийн түрүүнд одоо гол чухал зүйл маань бол хувь хүний өөрсдийн одоо өөрийг хариуцлага юм аа. Өөрийгөө одоо аль болох инэрэнгүй сэтгэлтэй байх хэрэгтэй. За ялангуяа одоо энэ цаг үед одоо мэдээллийн сувгуудаар маш олон янзын одоо мэдээллүүд цацагдж байгаа. За би өөрийн туршлагаас хуваалцах юм бол манай одоо их оронд миний төрсөн нутагт бол одоо олон асуудал үүссэний улмаас би энтгэгт цагаачилж ирсэн, энтгэгт дөрвөж ирсэн. За тийм учраас би одоо ямар зүйлийг дадлах болгодог вэ гэхлээр өнөө Шантарагшита тэргүүтээ энтхийн одоо их сэтгэгч Эрдэмтэн мэрэгдийн одоо ном сургаалыг дагдаг юм. За тэгээд
энэ нь бол одоо нөхцөл байдлыг хүнд нөхцөл байдлыг даван туулахад одоо маш их хүчин нөлөө өгдөг. За эрдний энтхийн одоо мэрэгдийн ном сургаалуудыг бол бид өөрсдийн одоо төвд хэлтээрээ орчуулсан. and alphabet. За төвдийн одоо бичиг бол Devanagari гэдэг одоо нэртэй ийм төвд бичиг байгаа. Энэ төвд бичиг дээрээ бид одоо энтхийн одоо их сурвалжуудыг бүгднийг одоо орчуулсан юм аа. Princess. 7-р зууны үед бол одоо төвдийн эзэн хаан Хятадаас хатан авсан. Хятадтай одоо ийм харилцаа холбоотой сайтай байсан. Гэвч одоо Хятадаас одоо шашныг аваагүй, Хятадаас үсэг бичгээ аваагүй. Учир нь одоо би зарим үед бол одоо хошигнож хэлдэг. Хятад хэлийг, хятад бичгийг сурахад бол их төвөгтэй адармаатай байсан байхаа гэж одоо би хэлдэг. За ингээд энтхээс одоо 7-р зууны үед бол төвдийн эзэн хаан энтхээс Devanagari үсгийг одоо дуурайлгаж, энтхийн одоо үсгийг дуурайлгаж ийм бичиг үсэг зохиолгосон юм аа. We За ингээд courageous people. Whenever we төвдүүд бид одоо маш их одоо хичээл зүтгэл гаргадаг одоо ийм хичээл чармаалт ихтэй ийм хүмүүс гэж одоо өөрсдөө үздэг. Бидэнд ямарваа нэгэн асуудал тохиолдоход бид түүнийг даван туулахын төлөө бүхий л хүчин чармаалтаа гаргадаг. За түрүүнд хэлсэнчлэн одоо миний хувьд маш олон асуудлууд бол өнгөрсөн амьдралд минь тохиолдсон. Гэвч би тэдгээр одоо бэрхшээлийн өмнө одоо шантарч няцаагүй. Тэдгээр бүгдийг даван туулахын төлөө би бүхий л хүчин чармаалтаа гаргаж ирсэн. За энэ хүчин чармаалт маань бол үргэлж одоо хүч хэрхийлэлгүй, энэрэнгүй сэтгэлд одоо хөтлөгдсөн, энэрэнгүй сэтгэлээр үүссэн одоо ийм хүчин чармаалт байсан юм аа. За тийм учраас бидний одоо бидний одоо сэтгэлгээний одоо гол үнэт зүйл маань бол энэрэнгүй сайхан сэтгэл юм. So, when some situation, different people, different opinion, doesn't matter. За хүмүүс одоо олон хүмүүс адил бос үзэл бодолтой одоо ийм хүмүүс байгаа. Энэ бол одоо ноцтой асуудал биш ээ. Human practical intelligence and Хамгийн гол зүйл нь бол одоо бид өөрт байгаа тэр саруул оюун ухаанаас ашиглах хэрэгтэй. Энийг сайн ашиглаж өөрсдийн одоо тэр энэрэнгүй сайхан сэтгэлээ хөгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ энэ хоёрыг одоо эзэмшиж, энэ хоёрыг хөгжүүлж чадах юм бол ямар ч асуудал тохиолдсон тэр бүгдийг бол даван туулах чадвартай болно. so more and more people supporting Tibetan За and бид одоо энэ ийм хоёр зүйлийг одоо эрхэмлэж ирсэн учраас бидэнд маш олон хүмүүс одоо тусалж ирсэн. interest or sympathetic way. За бид ийм одоо зам мөрөөр явж ирсэн учраас бидний одоо энэ уламжлалыг маш олон хүмүүс бас сонирхож байна. Spirit. Thank you, Your Holiness. So next question is coming from Kevin Llewellyn. She is 19 years old. Oh, sorry. He is homeschooled and currently on year 8. Yeah, so Kevin will ask his question in Tibetan. За дараагийн асуулт нь Кевин гэдэг хүүхдүүд асуух гэж байна. За дэрхийн энтэн талаа багшид энэ өдрийн мэнд хүргэе. In the box, За Индонез болон одоо төвдийн ард түмний одоо түүхэн соёл холбоог одоо та юу гэж үздэг вэ гэсэн ийм асуулт байна. Dharmakirti. Dharmakirti. One very close relation. За эртний энтхийн хэрдэмтэн Dharmakirti бол одоо Индонезиас одоо төв энтгэхт одоо хүрэлцэн ирж Алаандад ном үзсэн гайхамшигтай юм эрдэмтэн гарсан. За тийм учраас одоо бид одоо Индонез улстай бол одоо эртний бас одоо ийм онцгой холбоотой. Now, in future, now modern time, За урд өмнө одоо ийм одоо холбоо харилцаа холбоо байсан. За ирээдүйд одоо бид
энэ одоо харилцаа холбоог орчин үеийн одоо энэ харилцаа холбоог ашиглаж бид өөрсдийн одоо туршлагаа хуваалцах, өөрсдийн одоо мэдлэг, соёл мэдлэгээ хуваалцах одоо ийм боломжтой бид өөрсдийн одоо мэдлэг боловсролоо нэг нэгнтэйгээ одоо хуваалцах ийм боломж байна. Okay, thank you. And the next question, I'm calling for Marvela. She is 17 years old from SMA Kristen 1, BPK Penabur, Jakarta. За дараагийн асуулт нь 17 настай хүүхэд My question is, Жакартагаас асууж байна. how can I apply compassion taught by the Jataka tales during the pandemic? За бурхан багшийн одоо цадигт гардаг инэрэнгүй сайхан сэтгэл, асрал инэрлийн сайхан сэтгэлийг одоо бид хэрхэн яаж одоо өөртөө бий болгох вэ? Your Holiness. Oh, За мөн одоо бусдад туслах одоо сайхан сэтгэлийг одоо өөртөө төрүүлэх хэрэгтэй. the 34 chapters Сэтгэлийн одоо хүч тэнхийг одоо бий болгоход more relevant. аль одоо 34 цадиг дотроос алийг одоо илүү их унших вэ гэсэн ийм асуулт байна. За яг аль бүлгийг одоо унших тал дээр бол би тодорхой зөвлөж чадахгүй байна. За хамгийн гол зүйл нь бол Firstly, sense of oneness of 7 billion за beings. дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүмүүс бүгдээрээ одоо What is it? нэг одоо хүн төрлөختөн Same human being. Same human бүгдээрээ одоо нэгдмэл хүн төрлөختөн гэдэг тал би итгэдэг. Шашин шүтлэг ялгаатай байсан, арьс өнг ялгаатай байсан, үндэс угсаа ялгаа энэ бүгдээс одоо үл хамаарч хүн төрлөختөн угдаа бол бүгд одоо адилхан юм аа. different East Дэлхийн одоо өнцөг булан бүрт одоо амьдарч байгаа одоо өмнөд болон одоо хойд, умард, баруун болон зүүн дэлхийн аль ч одоо газарт амьдарч байгаа хүн бүхэн бүгдээр хоорондоо одоо үндсэн чанартай бол бүгд адилхан юм. Жишээлбэл одоо төвдөд аваад үзэх юм бол өмнөд төвд, умард төвд, баруун төвд, зүүн төвд энэ бүхэн бүгдээрээ одоо бол ялгаагүй урд өмнө одоо энэ хүмүүс өөр хоорондоо харилцаа холбоо муутай байсан. we really За ийм цаг үе бол одоо өнгөрсөн. oneness that practical. За энэ цаг үед бол одоо бид өөрсдийн одоо хоёр дахь төвшний ялгаанд ач холбогдлохоос илүү одоо үндсэн уг чанартаа бид анхаарал хандуулах хэрэгтэй. Хүн төрлөختний адил чанар талаасаа бид анхаарах хэрэгтэй. За би төвд хүн энтгэхт амьдарч байна. За би тийм We have to live. би үргэлж одоо хүн төрлөختний бусад хүмүүстэй уулзахдаа бүгднийг нь одоо хахан дүүс гэж боддог. Negative fighting. За одоо бусдыг одоо хардаж сэрдэх, бусдаас одоо болгоомжлох, бусдын талаар буруу одоо бодолд автах энэ бүгдээс бол бид татгалзах хэрэгтэй. Ийм зүйл одоо хүчтэй байсны улмаас өнгөрсөн түүхэнд хүн төрлөختний өнгөрсөн түүхэнд маш олон дайн тулаан явагдсан. Thinking. Violence За тийм учраас яг одоо энэ цаг үед бол одоо бид харилцсан одоо нэг нэгэндээ ашигтай ийм одоо арга замыг хаах хэрэгтэй байна. Хамгийн гол зүйл нь бол бид энэ дэлхий дээр хамтран амьдрах ёстой шүү дээ. principle of democracy is really wonderful. За одоо ардчлалыг бол одоо би маш их эрхэмлэн дээдэлдэг энэ үнэхээр одоо гайхамшигтай ийм сайхан зүйл. Concept of oneness of 7 billion human beings. За ингээд хамгийн чухал зүйл маань бол сая хэлсэнчлэн одоо бид бүхэн нэг нэгнтэйгээ адилхан нэгдмэл хүн төрлөختөн гэдгийг ойлгох хэрэгтэй. Инэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Is coming from Beltran Dario. Is 19 years old, a student from Catholic University of Parahyangan, Bandung. Nice to see you, Your Holiness. I would like to ask you some questions. Currently in Indonesia, there are many groups of extremist religion who tend to suppress. За христийн шашинтай, католик шашинтай хүүхэд одоо асуулт асууж байна. За Индонезид одоо цөөнх одоо христийн шашинтай одоо шашны одоо цөөнхүүд зарим одоо шашны одоо хэд
туйлширсан хүмүүсийн одоо муу нөлөөнд өртөх одоо ийм how to аюултай overcome байна. these situations? Thank you. За тийм учраас энэхүү нөхцөл байдлыг таван тулахын төлөө яавал дэрвэ гэсэн одоо ийм асуулт байна. Religious believer and some За шашин шүтлэгтэй хүмүүс want to зарим хүмүүс одоо юу гэж боддог вэ гэхээр нэг шашин нэг үнэн гэж боддог. but now today За энэ ингэсний одоо ганцхан шашин, ганцхан үнэн гэж бодсны улмаас олон асуудал үүссэн шүү дээ. За өнөөдөр дэлхий дээр маш олон шашин одоо оршиж байна. on the site. Бид одоо зэрэгцэн амьдрах ёстой шүү дээ. Now Indonesia basically Muslim country, but among the За Индонез бол өнөөдөр одоо ихэнх нь муслимын шашинтай ийм хүмүүс байгаа. showing interest about Buddhism. Зарим хүмүүс хэдийгээр одоо муслимын одоо Индонезийн ихэнх хүмүүс муслимын шашинтай боловч зарим хүмүүс одоо бурхны шашныг сонирхож байна. The whole system За of the religion. Then now today бурхны шашны одоо үндсэн ойлголтыг одоо сайн ойлгож авах хэрэгтэй. scientific religion, particularly За in the tradition, бурхан буддийн одоо шашныг аваад үзэх юм бол одоо шинжлэх ухааны одоо зарчимтай их нийцдэг. Жишээлбэл одоо Индонез бол буруу буддаар дамжуулаад одоо бурхны шашинтай бас нэлээдгүй одоо холбоотой байсан. the non-believer За such as some scientists, миний хувьд non-believer огт шашин шүтлэггүй одоо шинжлэх ухааны эрдэмтдтэй би одоо их уулздаг, ярилцдаг. they Тэдэнтэй ингэж уулзаж ярилцах үед тэдгээр одоо эрдэмтэд бол одоо бидний ярьж байгаа зүйлийг бол ихэд одоо талархан хүлээж авдаг юм. За учир нь юу вэ гэхээр буддийн үгэн ухаанд инэрэнгүү сайхан сэтгэлийг бий болгох, сэтгэлийн амар амгаланг бий болгох тал дээр маш гүн гүнзгий одоо судалгааг агуулж байдаг. За үүнийг бий болгохын тулд одоо учир шалтгааны үүднээс одоо нотлон тайлбарладаг. За the Nalanda traditions, the explanation энэхүү одоо уламжил бол одоо Наландагийн уламжил юм. Наландагийн уламжил бол одоо гол зүйл нь сөрөг сэтгэл хөдлөлийг одоо хэрхэн яаж арилгах вэ? Сөрөг сэтгэл хөдлөлийг арилгаад одоо энэ эерэг одоо сэтгэлийг хэрхэн яаж бий болгох вэ гэдэг дээр учир шалтгааны үүднээс маш их өргөн дэлгэр судалгаа явуулж ирсэн ийм уламжил юм аа. За миний одоо найз нөхөд дотор бол шашин шүтлэг ямар ч шашин шүтлэггүй хэрнээ энэ буддийн гүн ухааны одоо буддийн философт байгаа энэ сэтгэлийн амар амгалан бий болгох арга ухааныг бол одоо талархан хүлээж авч байна. За ингээд би одоо сэтгэлийн эрүүл мэнд гэдгийг бол одоо байнга ярьж байгаа. so Тийм учраас бурхны шашны одоо буддийн одоо сургаал номлолын гол зүйл нь бол сэтгэлийн амар амгаланг бий болгох одоо ийм зорилготой. remain isolated. Then За олон одоо шашин шүтдэг олон хүмүүс бүгдээрээ өөрсдийгөө одоо бусдаас тусгаарлаж одоо дан ганцхан одоо нэг шашин байх ёстой, нэг үнэн байх ёстой гэж одоо үзэж байна. small group Тийм учраас энэ одоо үүнээс болж одоо олон асуудал тулгарч ирсэн учраас бид нөхцөл байдлыг бодитоор харах хэрэгтэй. Muslim brothers sisters За та бүхэн одоо Индонезид байгаа бурхны шашин шүтж байгаа эсвэл одоо бурхны шашныг сонирхож байгаа хүмүүс та бүхэн одоо муслимын ахын дүүс нартай одоо өөрийн одоо чухал үнэт зүйлээ одоо сайн ойлгох хэрэгтэй. so you can За бид одоо цагаачлан одоо амьдарч байгаа бидний хувьд одоо Muslim энэ шашин хоорондын эв зохицол дээр бол бид маш их анхаарал хандуулж байгаа. Энэ бол одоо бас чухал зүйл юм. And the next question is Gracia Natania, 14 years old from SMA Kesatuan Senior High School, Bogor. Hello, His Holiness. My question is, as technology become more advanced, children and adults are losing interest in reading books. How can we get people to read more? And how can we introduce Jataka Tales and use it to teach children moral values? Thank you.
За асуулт нь сүүлийн үед одоо хүүхэд болон ах мод хүмүүс хэн хэн ч одоо ном уншихгүй байна. За тэгээд хүмүүсийг яаж одоо ном уншдаг болох вэ? Ялангуяа одоо бурхан багшийн одоо намтар цадгийг одоо уншуулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ гэсэн ийм асуулт байна. За өнөөдөр техник технологи одоо өндөр түвшинд хүрсэн хөгжиж одоо өндөр түвшинд хүртлээ хөгжсөн одоо бид хоорондоо амархан одоо холбогдох боломжтой. За заавал одоо ном унших одоо бас алба байхгүй байна. Ягаад гэвэл бид өөрсдийн одоо гар утсаа ашиглан хэрэгтэй чухал мэдээллүүд авах боломжтой байна. Not very good. Then you see no need try to read books, but за хэрвээ одоо хараа муутай хүн байх юм бол заавалчгүй одоо ном унших гэж одоо заавалчгүй ном унших гэж одоо зүтгэх шаардлага байхгүй. Түүнийг одоо сайн харж чадах одоо утас юм уу эсвэл одоо компьютер өөр зүйлээс одоо унших боломж байгаа шүү дээ. I like to call Rehans Lutfi Hudoyo, 19 years old from STABN Sriwijaya College of Buddhist Studies. Thank you, Your Holiness. My question is, why is it so hard to reach jhana or the state of awakening new days? In the past, people could usually reach that state only by listening to Buddha's teachings. What should we do in the question so we can reach or improve your mental? За бурхны шашны одоо түүхэнд дээдийн номыг сонссон төдийгөр гэгэрэлд хүрсэн хүмүүс одоо их гарсан байна. За энэ цаг үед одоо энэ дээдийн номонд суралцах тал дээр одоо ямар хэрхэн одоо илүү суралцах тал дээр одоо яах вэ гэж асууж байна. За гэгэрхэн гэгээдний одоо хариулт нь болохоор сонссон төдийгөр ном сонссон төдийгөр гэгэрэлд хүрнэ гэдэгт бол би төдийлөн итгэхгүй байна. Учир нь юу вэ гэхээр бурхан багш өөрөө 6 жилийн хугацаанд хатуу жил эдэлж одоо гэгэрэлд хүрэхийн тулд маш их хүнд хэцүү замыг туулсан шүү дээ. Тийм учраас энэ нь бол одоо бурхан багш өөрөө одоо бидэнд энэ дээдийн номд хэрхэн яаж суралцах үлгэр дуурайл болсон юм аа. За ингээд хамгийн эхлээд бол бид нар одоо энэ дээдийн ном сургаалыг одоо сонсох хэрэгтэй. Сонсно гэдэг нь бол одоо сонсож мэдхийг хэлж байгаа. За ингэж одоо мэдсэн зүйлийг одоо ахин дахин бодож санах хэрэгтэй. За ингэж одоо ахин дахин одоо бодож эргцүүлэн тунгааж баттай ойлголт одоо болох хэрэгтэй. За энийг одоо бид нэр энийг одоо энэ баттай ойлголтыг олж авахын тулд бид нэр одоо төвлөрлийн бясалгал болон нэгтэл судлах бясалгалыг одоо өөртөө олж авах ёстой. За ингэж одоо баттай мэдлэг олж авч чадах юм бол бидний сэтгэлд сэтгэлийн гүнд өөрчлөлт явагдаж эхэлнэ. За usually I cannot see, but mentally can see. Ердийн үед одоо бидэнд гадна тал төдийлөн өөрчлөлт явагдахгүй ч гэсэн саяны одоо энэ сонсох, санах, дадуулах ийм 3 зарчмаар одоо дээдийн номонд суралцж чадах юм бол сэтгэлийн одоо уг чанарт өөрчлөлт одоо явагдана. Тийм учраас бид одоо өөрийн сэтгэлийг өөрчлөхийн тулд одоо олон зүйлийг дадуулах хэрэгтэй, дадлах хэрэгтэй. За you see what is the ultimate source of problem, suffering. За ингээд бид өөрийн сэтгэлийг одоо сэтгэлдээ эерэг дадлах суулгахын тулд бид олон зүйлийг одоо судлах хэрэгтэй болно. За хамгийн гол зүйл нь бол одоо зовлон гэж юу вэ нөө? Зовлонгийн уг үндэс нь юу байна вэ гэдгийг одоо мэдэх хэрэгтэй байна. За ингээд энэ бүгдийг судалгаа хийх үед бол одоо бидний боддог зүйлүүд маань үнэхээр одоо баттай гэж боддог, баттай байна гэж боддог зүйлүүд маань бүгд одоо хоосон чанартай болж ирдэг. За үүнийг бол одоо орчин үеийн шинжлэх ухааны квант физикийн онолоор ч гэсэн одоо үүнийг тайлбарлаж байна. Бидний нүдэнд үзэгдэж байгаа материаллык зүйлүүд бүгдээрээ одоо харагдаж байгаа боловч үндсэн уг чанартай энэ бүхэн бүгдээрээ материаллык түвшинд орших
орших боломжгүй байна гэдгийг бол орчин үеийн шинжлэх ухааны Конфьюшийн онолоор тайлбарлаж байна. Харин одоо Бурхны шашны буддийн философийн хувьд ялангуяа Наландагийн уламжил одоо энэ бүгдийг гүнзгий тайлбарласан байгаа. За буддийн гүн ухааны одоо дөрвөн төвшин байдаг. Үүн дотроос одоо сэтгэл төдийтэн болон төв үзлийн онолоор энэ бүгдийг бол маш гүнзгий тайлбарласан байгаа. За Наландагийн одоо эрдэмтэд дотроос Худагт Нагаржуна, Чандракирти одоо эдгээр эрдэмтэд бол одоо Лом Бава Вивека энэ гурван эрдэмтэн бол одоо төв үзлийн онолыг маш гайхамшигтайгаар одоо тайлбарлсан. За эдгээр одоо хүмүүсийн гол үзэл санаа нь юу байсан бэ гэхээр бид үнэхээр одоо байна гэж бодож байгаа тэр зүйлүүд маань яг үнэндээ уг чанартай бүгд одоо хоосон чанартай юм а гэдгийг тайлбарлсан. За тэгээд бидний нүдэнд үзэгдэж байгаа эдгээр зүйлүүд бүгд одоо өөрсдийн төсөөллөөс одоо бий болж байна гэдгийг одоо тайлбарлсан юм аа. За энэ одоо юмс бүгдийн одоо туйлын мөн чанарыг таних ухаарах нь сөрөг сэтгэл хөдлөлийг дарах, сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах хамгийн хүчтэй арга зам юм. За төв үзлийн онолоор одоо нэг зүйлийг бол маш чухалчилж одоо тайр номлодог. За энэ нь юу вэ гэхээр би гэх чинь хаана байна вэ гэдгийг одоо авч үздэг. Би гихч юу юм бэ гэдгийг одоо тайлбарладаг. За ердийн үед миний бие, миний оюун ухаан, миний хэл яриа гэж одоо ярьдаг шүү дээ. Бид миний энэ гэж одоо ярьж байгаа боловч тэр бүгдийн эзэн болсон би гэдгийг тодорхойлж чадахгүй. За ингээд бид яг уг чанартай би гэдгийг тодорхойлж чадахгүй байсаар атлаа буруу бодолд автаж би гихч үнэхээр одоо баттай байна гэж бодоод түүндээ хөтлөгдөж бид маш олон одоо сөрөг үйлдэлүүдийг хийж эхэлдэг юм аа. За тийм учраас эртний энтхийн одоо тэдгээр олон эрдэмтэд би гэдгийг маш нарийн төвшөнд одоо тайлбарлаж судалгаа хийж дүгнэлтээ гаргасан. За сөрөг сэтгэл хөдлөлүүд бол бүгд одоо би гэдэгтэй холбоотой явдаг. За үнэхээр одоо би даасан тусдаа нэгэн одоо би байна гэж үзээд түүний одоо ирэхээр түүний нөлөөгөөр сөрөг сэтгэл хөдлөлүүдийг одоо бий болгодог юм аа. Уур хилэн, хөс шунал одоо хардах гэх мэт одоо маш олон одоо юм сөрөг сэтгэл хөдлөлүүд энэ бүгдийн одоо уг үндэс нь би гэдэг, би баттай байна гэдэг одоо ийм буруу ойлголт юм. Buddha's message very difficult to salvation. You have to study, think. За буддийн гүн ухааныг одоо тийм амар ойлгож авахд бас хэцүү. Тийм учраас үргэлж одоо бид байнга дахин бодож, эрх зүйлэн тунгаан бодож энэ тал дээр урт удаан хугацааны одоо туршлага хоримтлуулах хэрэгтэй. Би одоо төвдөд байгаасаа эхлээл одоо буддийн гүн ухаанд суралцж эхэлсэн. За би төвдөд байхдаа одоо Гэвшил Харамбын одоо дээд эрдмийн цолоо хамгаалсан. За түүний дараагаар энтгэх дөрөөж ирснийхэн дараагаар ч гэсэн одоо би энэ буддийн одоо гүн ухааны энэ олон үзэл онолуудыг нэгтэл судалж ахин дахин одоо үзэж судалж ирсэн. За энэ бүгдийн үр дүнд одоо надад үнэхээр их өөрчлөлт одоо бий болсон. The Chandrakirti is a few verses. За Чандракиртигийн одоо айлтурууд байдаг. За юмс бүхэн бүгдээрээ одоо мөн чанартаа үнэхээр одоо орших боломжгүй. Юмс бүхэн бүгдийн эцсийн мөн чанар нь бол одоо хоосон юм а гэдэг энэ одоо сургаал бол маш чухал юм. Чандракиртигийн одоо төвд орхойн ном болон одоо төвд орхойн өөрийн тайлбар гэх юм хоёр номон дотор бол юмс үзэгдлийн мөн чанар байх юм бол дөрвөн асуудал үүснэ гэдгийг одоо дөрвөн одоо няцаалтаар няцаасан байдаг.
verses 되돌려줬어 session. За тэгээд энэ бүгдийг бол одоо дурхуйн одоо үндсэн шүлэг болон өөрийн тайлбар энэ үндсэн шүлгийн тайлбар номонд дэлгэрэнгүй одоо айлцсан байгаа. За мөн одоо төв дурхуйн одоо төгсгөлд бол одоо энэрэнгүй сайхан сэтгэл болон энэрэнгүй сайхан сэтгэл буюу бод сэтгэл хоосон чанарын үзэл онолыг онож мэдсэн бэлэг оюун энэ хоёрыг хослуулж агаад энэ хоёрыг одоо хослуулснаар бол одоо бурхны одоо бэлгийн одоо цаад чамдад хүрч чаднаа гэсэн утгатай ийм шүлгүүд аль дурууд бол байдаг. За тэгээд энэ бүгдийг одоо энэ бүгдэд бол би их итгэлтэй байдаг. Хэрвээ бид үнэхээр одоо ингэж үнэн зөвөөр суралцж чадах юм бол бид одоо гэгэрлийн одоо хутгийг одоо олж авах боломжтой. За энэ бүгдийг одоо бид нар мэдэж авахын тулд юмс бүгдийн одоо жинхэнэ мөн чанарыг сайн одоо ойлгох хэрэгтэй байгаа. За түрүүн хэлсэнчлэн одоо хунгийн хаан хоёр хос далавчаа одоо дэлгэж нисдэг одоо үүнтэй адилхан бид бүхэн одоо энэрэнгүй бод сэтгэл болон хоосон чанарын үзэл онолыг ойлгож ухаарсан бэлэг оюу энэ хоёр зүйлийг одоо хос далавчтай зөөрлөж суралцах хэрэгтэй. Ингэж чадах юм бол одоо та одоо эцсийн одоо хүссэн одоо тэр газар очиж чаднаа гэж одоо альцсан байгаа. Then these teaching really. Тийм учраас энэ бүгдийг одоо бид нар сайн бодох хэрэгтэй. За тэгээд хоёр зүйл бол одоо юмс үзэгдлийн одоо үнэмлэхүй үнэн болон харьцангуй үнэн гэх энэ хоёр төвшнийг одоо сайн ойлгох хэрэгтэй байгаа юм аа. За ингээд сүүлийн асуулт нь одоо сүүлийн асуултыг асуух гэж байна. Your Holiness, it is a happiness to see you. And my question is, за дээр хэгэгэнтэн таныг одоо харж байгаадаа маш их баяртай байна. From our expectation. Thank you. One Buddha's teaching says we have Buddha nature. За бурхан багшийн айлдварт гардаг бид бүхэнд одоо бурханлаг чанар байгаа. But important is за бидний бие махбод бол одоо чухал зүйл нь биш ээ. Хамгийн чухал зүйл нь бол бидний дотоод сэтгэл юм аа. За дотоод сэтгэлийг дотор нь олон янзын төвшөнд ангилдаг. Buddha nature. За ингээд оюун ухааныг бидний одоо сэтгэл оюуныг ингэж одоо олон төвшөнд ангилаад хуваагаад наривчлан одоо судалж үзэх юм бол үнэхээр бидэнд одоо бурханлаг чанар байгаа гэдэг нь тодорхой юм. Тэм учраас хүн бүхэнд одоо бурханлаг чанар байгаа. Тэм учраас нэгэнд одоо бидний одоо үндсэн уг чанарт бурханлаг чанар байгаа учраас бид бүхэн бүгдээрээ гэгэрэлд хүрэх боломжтой гэж одоо үзнэ. За бурхны одоо гэгэрэлд хүрэхэд бид нэр зүгээр сууж агаад гэгэрэлд хүрэх боломж байхгүй. Хамгийн гол зүйл нь бол бид одоо суралцах ёстой юм аа. За тийм учраас бурханлаг чанар гэдэг юм маань бол одоо бурхны бид бүгдэд бол бурхан болох үндэс язгуур байгаа гэдэг нь бол үнэхээр одоо гайхамшигтай юм аа. Thank you. And so the last question, Your Holiness, will be coming from me. Now, we live in the great era of information, but it is also an era of хамгийн одоо сүүлийн асуултыг би өөрөө асууя. Бидэнд одоо маш олон асуудлууд байна. Асуудлууд үүсэж байна. Үүнийгээ дагаад одоо маш их сэтгэл хямрал явагдаж байна. Share some simple and healthy practice that we can all do to be less distracted and to keep a fresh and sharp mind. За энэ ийм одоо хэцүү цаг үед та ямар одоо зөвлөгөө өгөх вэ одоо? За сэтгэл хямрал одоо их явагдаж байна. Сэтгэлээ одоо тогтоож бид одоо хурц бэлэг оюунтай, оюун ухаантай болохын тулд юуг одоо дагаж мөрдөх вэ гэсэн одоо ийм асуулт байна. As eye consciousness, ear consciousness, these consciousness. Би ердийн үед бол бидэнд одоо нүдний мэдэл, чихний мэдэл гэх мэт одоо олон ийм оюун ухаан байнга ажиллаж яадаг. Нүдээр юм харах, чихээр юм сонсох энэ бүхэнд бол бидний одоо оюун ухаан одоо ажиллаж яадаг. Тэр битгий л одоо бидэнд унтчих үед ч гэсэндээ одоо бидний оюун ухаан
одоо бас л одоо ухамсар бас л одоо байсаар байдаг шүү дээ. Close or not sort of follow. Ингээд энэ бүгд одоо ажиллаж яадаг хамгийн гол зүйл нь бол бид үндсэн одоо оюун ухаанаа сайн одоо ашиглах хэрэгтэй. Түүн дээрээ сайн төвлөрөх хэрэгтэй. Нүдэ харж исэн ч нүдэ харахгүй байсан ч бид одоо өөрсдийн үндсэн одоо оюун ухаан дээрээ төвлөрөх хэрэгтэй. Дан ганцхан одоо биеийн мэдлэлд автаад байж болохгүй. Тэм учраас үндсэн одоо гол сэтгэл дээрээ анхаарал хандуулах хэрэгтэй. За ингээд биеийн мэдлүүдийг одоо энэ одоо мэдрэмж одоо биеийн мэдрэмжүүдийг бол одоо гол энэ бүгдийг одоо орхиод гол одоо оюун ухаан, гол ухамсар дээрээ бид төвлөрөх хэрэгтэй. Хэрвээ одоо өөрт нь одоо илүү их туршлага байх юм бол илүү одоо чадвар байх юм бол бид одоо гүн дан ганцхан одоо оюун ухааны төвшөнд бясалгал хийх одоо ийм чадвартай болно. The sixth mind. За бидний одоо энэ оюун ухаан, үндсэн оюун ухаан, гол оюун ухаан бол альва нэгэн зүйлийг одоо нэгтэл судлах одоо ийм чадвартай юм аа. За ингээд энэ чадварыг эзэмшихийн тулд бид эхлээд сэтгэл төвлөрлийн одоо бясалгалыг эзэмших хэрэгтэй. So also the intellectual investigating, as I mentioned earlier. Бид нэр одоо түрүүнд хэлсэнчлэн одоо бид энэ саруул оюун ухаанаа сайн ашиглах хэрэгтэй байна. Түрүүнд одоо хэлсэнчлэн би гэдэг чинь одоо хаана байна вэ гэдгийг асуулт одоо асуулт тавьж үүн дээр одоо судалгаа хийх хэрэгтэй. Энэ бүгдд бол одоо оюун ухаанаа ашиглаж ийн гэсэн үг юм аа. За ингээд энэ ийм одоо арга замаар одоо бодож бясалгаж чадах юм бол бидний оюун ухаан одоо төвлөрч улам одоо хүчтэй, баттай болно. За ингэснээрээ бол одоо бидний сэтгэл илүү амгалан тайван болж эхэлнэ. За одоо зарим хүмүүст одоо тийм you always utilize your sixth mind. За ингээд үнэхээр одоо өөрөө өдөр одоо сэрүүн байх үедээ энэ бүгд дээр маш баттай төвлөрч ийм чадварыг эзэмшиж чадах юм бол унтж явах үедээ гэсэндээ тухайн зүйл дээр одоо төвлөрөх ийм чадварыг бас эзэмшиж чаддаг. За ийм туршлагатай хүмүүс бол зөндөө их бий. За ингээд бид энэ одоо чадваруудыг эзэмшиж чадах юм бол бид өөрсдийн оюун ухааныг улам гүнзгий төвшөнд одоо оюун ухаанаа улам гүнзгий төвшөнд одоо аваачих юм чадвартай болно. Different also the minor mind. Бидний одоо оюун ухааныг ерөнхий төвшөнд бол одоо 80 зүйлээр одоо ангилдаг. Бидний одоо энэ ерөнхий бодол бол одоо 80 төвшөнд одоо ангилдаг юм аа. So there are three categories. За ингээд энэхүү одоо 3 энэ 80 зүйл нь маань бол одоо бидний одоо ердийн оюун ухааны сэтгэл хөдлөлүүд юм. Attachment, and then 40 related with anger, and then 3. За ингээд энийг бол одоо энэ 80 одоо бодол сэтгэл хөдлөлийг бол уур хилэн хүсэл шунал энэ бүгдтэй одоо холбож тайлбарладаг. Энэ бүгдээс одоо эдгээр сэтгэл хөдлөлүүд бол бий болдог юм аа гэж одоо тайлбарладаг юм аа. За тийм учраас бид өөрсдийн одоо ердийн эгэл одоо үзэл бодлыг одоо хөгжүүлэхгүйгээр одоо нарийн бодол, нарийн оюун ухааныг хөгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ одоо бид өөрсдийн одоо нарийн сэтгэлийн нарийн чанаруудыг хөгжүүлж чадах юм бол одоо бид хамгийн одоо сэтгэлийн угт байгаа тэр бурханлаг чанарыг одоо хөгжүүлж чадна гэсэн үг юм. So we are thinking these lines. За тийм учраас бид одоо энэ бүгдийг бодож бясалгаж үүнд одоо суралцдаг юм аа. Do you have any final message for our Indonesian youth so they can serve better for humanity? За ингээд төгсгөлд нь одоо та Индонезийн одоо залуучууд энэ хүүхэд багчуудад та юуг одоо айлдаж зөвлөх вэ гэсэн одоо
Тийм байна уу гэж ата асууж байна. Now, Indonesian Buddhist За Индонезийн одоо бурхны шашинтай шашинд нь та нар бол та бүхэнд одоо онцгой юм нөхцөл боломж бүрдсэн байна гэж бодож байна. За маш одоо муслимын шашинтан ийм одоо олон хүмүүсийн дунд одоо та бүхэн амьдарч байгаа шүү. Тэм учраас хамгийн эхлээд өөрсдийн одоо мэдлэг, өөрсдийн онцлогоо тэр одоо бусдад таниулах хэрэгтэй. Муслимын ахын дүүс нартаа инэрэнгүй сайхан сэтгэл гэж юу гэдгийг одоо өөрт байгаа инэрэнгүй сайхан сэтгэлээ таниулах хэрэгтэй. Ямар одоо зүйлийг мөрдлөг болгож, ямар зүйлийг одоо дагаж мөрдөж байгаагаа одоо бусад ахын дүүс нартаа таниулаарай. За тэгээд одоо гүн гүнзгий одоо мэдлэг боловсрол юу олж авснаа ч гэсэн одоо таниулах хэрэгтэй. За ингэж чадах юм бол та бүхэн одоо муслимын ахын дүүс нартайгаа одоо илүү их одоо ингэж чадсанараа бол одоо бид муслимын ахын дүүс нартайгаа илүү одоо ив найрамдалтай одоо зэрэгцэн орших ийм одоо боломжтой болноо. За түрүүнд хэлсэнчлэн одоо шашин болгон одоо гол шашин бүгдээрээ инэрэнгүй сайхан сэтгэлийг номлож байна. You yourself thinking more and then share. Тэм учраас хамгийн түрүүнд та бүхэн өөрсдөө энэ одоо ном сургаалыг сайн уншиж, мэдж, суралцж, баттай ойлголтоо аавна. Түүний дараагаар өөрийн сурч мэдсэн зүйлийг бусдад одоо хуваалцах хэрэгтэй. Муслимын ахын дүүс нартайгаа хуваалцаарай. Ингэж чадах юм бол бид одоо харилцан нэг нэгэндээ ашигтай, нэг нэгэндээ тус болж чадах юм аа. Тийм учраас та бүхэн шашин хоорондын ив зохицол дээр улам их анхаарал хандуулаарай. Баярлалаа. We are coming to the end of our talk. So let me wrap up this wonderful session with a quote from His Holiness. There are only 2 days in the year that nothing can be done. One is called yesterday and the other is called tomorrow. Today is the хоёр өдөр бид нар юу ч хийж чаддаггүй. Тэр нь бол одоо нэг нь бол өчигдөр, нэг нь маргааш. Энэ хоёр өдөрт бол бид юу ч хийж чадахгүй. Харин өнөөдөр бол одоо бид бүхнийг одоо хийх боломжтой. Тийм учраас бид өнөөдөртөө одоо амжиж одоо сайхан зүйлийн төлөө бид хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байна. За дэргийн танд талархал илэрхийлье. Мөн одоо энэхүү ажлыг үйл ажлыг одоо зохион байгуулсан хүмүүс бүгдд нь талархал илэрхийлье. За ингээд цар тахал одоо арилж цаг сайхан одоо болох үед одоо бид бүхэн иргэн бид уулзахын бодитоор уулзахын ерөөл тавья. Танд эрүүл инх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. I want at the end let us за ингээд төгсгөлд нь on karuna compassion. За ингээд төгсгөлд нь одоо бүгдээрээ хамтдаа инэрэнгүй сайхан сэтгэлийг бодож бясалгая. Нэг одоо минутын хугацаанд энэхүү одоо инэрэнгүй сайхан сэтгэлийг бодож бясалгацгаая. Thank you. Thank you. Wow, this is very special. Thank you so much, Your Holiness. And to express our gratitude and to close this event in an auspicious note, the student representatives, the chief master, myself, and my family. Номын аль дүрийн төгсгөлд My daughter Atisha. за би болон одоо сурагч хүүхдүүдийн төлөөлөл мөн одоо миний нөхөр бид ингээ хамтдаа одоо төгсгөлийн одоо зан үйл хийя. 청주선사들이 시우지 다시 보자. 장신된 저부터 청주선이 교사들이 빼르샤. 장들 청주선권. Бод сэтгэл гэдэг бол үнэхээр одоо гайхамшигтай. Яагаад тэгэхээр өөрийн тусыг хийхэд бод сэтгэл хэрэгтэй, бусдын тусыг хийхэд ч бод сэтгэл хэрэгтэй, нүгэл хилэнцгийг арилгахад бод сэтгэлээс илүү зүйл байхгүй. Хилэнц түүдгээрээ арилгахад хамгийн дээд нь бод сэтгэл, буян хураахад ч хамгийн дээд арга нь бол бод сэтгэл юм. So His Holiness,
making a comment about bodhicitta, this altruistic intention for the benefit of others, which is incredibly beneficial. шашин шүтлэгтэй байсан, шашин шүтлэхгүй байсан ч хинт ч одоо энэ одоо энэрнгүү сайхан сэтгэл, бод сэтгэл гэдэг бол одоо маш чухал юм аа. And in order to purify your negativities and also to accumulate or accrue positive energies for the sake of yourself and others, you need this. So this altruistic intention to benefit others is incredible for our own and others' sake. 산지점된데 기름 별로 다양 초주 나셔도 제 영야가 싸워로 За бурхан багшийн одоо цадиг, намтар цадиг гэдэг бол одоо ловон бовгийн одоо зохиосон энэхүү одоо номыг бол одоо хэрхэн яаж бичсэн бэ гэхээр бурхан багшийн одоо бурхан багш анх хэрхэн яаж одоо энэ гэгэрлийн зам мөрийг эхлүүлсэн бэ? Бод сэтгэл энэ сайхан сэтгэлийг хэрхэн яаж бий болгосон бэ? Тэр бүгдийг одоо энэ бурхан багшийн одоо намтар цадиг дотор дэлгэрэнгүй айлдсан байгаа. Buddha, when he was a bodhisattva, actually engaged in all these the altruistic deeds that the Buddha performed when he was a bodhisattva came from this intention to benefit all other sentient beings, which is called bodhicitta. And so with that intention, with that aspiration to reach Buddhahood, he actually generated and cultivated bodhicitta, and then accordingly he За тэгээд бурхан багш одоо бод сэтгэлийг төрүүлж, бод сэтгэлийг одоо мөрдлөг болгож явсаар эцэстээ одоо бурханы хотогт хүрсэн. За тэгээд энэ бүгдийг бол одоо энэ бурханы одоо цадиг номон дотор бол одоо дэлгэрэнгүй айлдсан байгаа. 안데 주주 나리야 닭대 생기 동에다 양다 저거 맞아나 산제 이 бодисодын явдал орох номон дотор айлдсан байдаг. За хэрвээ одоо энэрнгүү сайхан сэтгэлийг төрүүлэхгүй бол одоо бурхны хотод гэгэрлийн хотгийг олохыг бүү хэл энэ орчлонд ч одоо жаргалтай байх ямар ч боломж байхгүй гэж айлдсан байгаа. Тийм учраас өөрийн одоо оронд бусдыг тавих, бусдыг инэрч ярилах тэр сайхан сэтгэлийг төрүүлэх одоо хэрэгтэй. За тэгээд одоо ийм мундаг гайхамшигтай одоо энэрнгүү сайхан сэтгэлийг төрүүлэх юм бол алгуур одоо явсаар эцэстээ одоо төгс гэгэрэлд хүрэх одоо боломжтой байна. Энэ боломжийг олж харсан саруул оюун ухаантай хэн ч гэсэн энэ одоо энэрнгүү сайхан сэтгэлээс татгалцахгүй шүү дээ. Тийм учраас бодисодын явдал орох номон дотор бод сэтгэлийн хөлгийг хөлөглөөд гэгэрлээс гэгэрэлд хүрэхээс одоо хэн амгалангаас амгаланд хүрэх явдлаас одоо хэн татгалцах юм бэ гэж одоо айлдсан байгаа. And let alone serving others. And therefore, altruism or bodhicitta is that root which brings happiness for yourself and others. And therefore, Shantideva goes on to say that, thus, which intelligent or sensible person would not wish to ride the horse of bodhicitta, which leads one from a blissful state to blissful state? 야. 에네. 덴지지기 통해 심수시에 연주산에 지세 난간 내보던 또. За ингээд энэхүү одоо энэ агуу энэрнгүү сайхан сэтгэлийг төрүүлж чадах юм бол эцэст нь одоо ямар одоо бодол төрхөө гэхлээр маш хүчтэй сэтгэлийн тэнхээ бий болдог. Тэр сэтгэлийн тэнхээ нь бол одоо орчлон хорвогийн эцсийг хүртэл би бусдад тусалж бусдын тусыг одоо хийхэд тулд орчлонгийн хорвогийн эцсийг хүртэл би одоо энд бай гэсэн агуу их одоо сэтгэлийн тэнхээ бий болтгоо. За энэ бол үнэхээр одоо асар хүчтэй сэтгэлийн тэнхээ юм аа. Сэтгэлийн одоо хүч тэнхээ юм аа. Окей. Тэзэн мянгаар бэж лама сэлимбанэ бэж гюрда. За ингээд эдгээр одоо өвдсүүд бол одоо Индонезигийн одоо Индонезиас заларсан Сэрэлэмба ламын одоо from Master өвдс юм шүү. who was an Indonesian master. 조지 슬링이 정합해네.
За Жов Адиша бол одоо Сриланба ламын одоо шав байсан. From India to Indonesia to receive teachings from Адишагийн бол одоо Дарма Кирди одоо ламаас Сриланба юу Дарма Кирди ламаас энэхүү одоо олон өвцүүдийг сонсохын тулд одоо Индонезид бүр одоо зорж очиж ирсэн юм аа. Shared so much. We're very, very honored to have this wonderful message. За ингээд ирэх нь танд талархал илэрхийлье. Маш одоо үнэтэй одоо сайхан айлдвар айлдлаа баярлалаа.